бодож идэв юм. Энэ ярьслаа сайхан өгнөд хопоо. За. цагтаа бүгдээ уулзсан. Та бүхний төлөө маргааш 12 цагт яг энэ цагт байна. Тэгэхээр баяртай үзэж. Амттай хол дотн нэрэ. Дабл кук. 7 нүгүрийн бямны маригт 12 цагаас. За сайн байцгаана хүмүүстээ. Та бүхний амралтын өдөр зориулдаг манай дабл кук нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдөр манай зочин маань Royal Academy захирал учрал за ард түмнэр бол бид нар найз нөхдөр яг бол Тимон учрал оролцсон байна. За энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд нэвтрүүлэгтээ урьсан явдалд баярлалаа. Тэгээд телевиз үзэж байгаа үзэгчдээ сайхан амралтын өдрийн мэндийг хүргэе. Тийм шүү. Одоо яг ингээд яг босоо гэж байгаа хөө үзэгчд маань. Яг босоод хоолоо хийх үү яг. За магадгүй дөнгөж босч байгаа үзэгчд манай учрал маань будаатай уур хийгээд гэсэн тийм өөрөө Монгол хоол. Би бол учралд нөгөө өчтөрийн нэвтрүүлгийн нэг Тайланд залуугийн хоолыг сурцсан. Зэрийг бас нэг амсуу. Нэрийг яг чэйжлэх байгаа. Учрал нэг юм яриад байлаа. Кун канген мэдгүй ямарсан. Нэр төс яг мэдгүй. Босныхын дараа харъя. Тийм тэгээд яг ямар нэртэй хоол юм бэ? За одоо тэгээд хоолоо хийж эхэлнэ. Хөлөө ерөнхий за учлаад үгүй махаа өшгөлч. За махаа өшгөлөө. Яварцныг би гоё төмөс ногоогоо ярилгая те. Хоёулаа хоолоо их нэштэй хоол идэг учраас. Би ч нөгөө нэг дээр танай нэвтрүүлэг үзчихсэн. Тэгсэн чинь нөгөө зочин нэрөөсөө хоол ихгүй. Дандаа хоол ирээд идээд байдаг. Би тэгээд хурж ирээ хоол идэх. Одоо хоол хийх болчлоо. За тэ. За учрлын ажил сайн. Дажгүй тэгээ ажиллаа хийгээ. Сүүлийн үед тэгээд нэлээд завгүй л байгаа л да. Завгүй харин тийм байна. Бол өчтөр нэвтрүүлгээр орох байсан. Нэлээд завгүй хойшлуулсан л та тий. Өчтөр орох байж байгаа хойшлоо. Өөх юу нэр иддэг вэ? Өөх гайгүй. Ер нь бол бас идчихнэ. Гэхдээ Монгол хүн юм чинь мэдээж. Тий. Монгол хүн юм чинь бас иднэ идэх байх. Наац ястаа байгаа шүү дээ. Тийм ээ ястаа. Тий. Өөхөө өөхтэй махаа. Тэгээ өнөөдөр яг 4-өөс оройч 6:30-аас гадагшаа явах гээд. Тэгээ би ч нөгөө дээр юунаас хойш одоо ч 10 оноос хойш нөгөө Оросд докторт яваад байгаа. Тэгээд одоо урьдчилсан хамгаалалт болох гээд. Тэгээд өнөөдөр яг явах гээд л байна. Тэгээд бас амралтынхаа өдрөөр энэ чинь бүтэн сайн өдөр юм чинь тий. Бас нэг энэ нэвтрүүлэгт орсон учраас их баяртай сайхан ирлээ. Учир нь гэр бүлдээ хэр одоо зарцууж хоол унд хийдэг вэ? За ер нь бол дандаа гэж бодлоо яах вэ тий. Ерөнхийдөө бол яг бүр нэг хаяа. Дандаа юм сонирн биш болчихно. Хаяа их гоё сонирн байна. Ер нь юм их давтагдахаар тий. Гэтэ яг зөв ер нь бол бас боломж гарвал хаяа нэг бас гэртээ хоол их бас зүгээр сайхан байдаг л та. Би учрлыг бас айгүй хөдөлмөрчл гэж ерөөсө дотор бидний зүгээр найз нөхдөөрөө ярьдаг байхгүй шамаг зүгээр магтаж байгаа юм биш. Үйдэнгийн нэг л байж 2000 онд ингээл байж байгаа. Тимон гэдэг дуу гараал тий. Бас нэг хувьсэл болсон шүү. Тимон чи боо. Тэгээ одоо тэгсэн чи бас юм бас хөрж чадж байгаа байхгүй юу? Тэгээ добрый болсон байна уу? Хипхоп гэдэг дуунуудын дуулдаг бас болж одоо нэг стил юм ч юм уу тий. Амар өргөн өмсөөл гэх хипхоп болол байсан үе байцнаа. Кигүүл хувьслын гуудаа тэгээ сургууль сураал ингээд профессор доктор болол ингээд иймэрхүү үйл ажиллагаа хийх бас сайн байгаа байхгүй. Одоо эргээд одоо энэ уран бүтээл хийсэн. Ээж. Тэгээ махаар голцоо. Тэгвэл нөөх ихтэй дээ. Ихтэй дээ. Гуруулаа бас жоохон асуудалтай болчиход байна шүү. Өхөд бүгд нь авчих. Одоо эргээд тийм уран бүтээл хийнэ гэсэн тийм. Уран бүтээл хийнэ гэсэн бодол бол яг өндөө бол байхгүй. Одоо болсон. Гэхдээ ер нь бол дууны шүлэг дээр ажиллаж байна. Тий. Тэгээ ерөөхдөө хамгийн гол нь урлагч бас их хэцүү. Нэгэнт нөгөө орчхоор бас. Тийм амар яваад өгч. Тий. Дуртай ямаараа хүн амьдраад, дуртай ямаараа тэгээд юу гэдэг аз жаргалтай байна гэдэг бол бас сайхан л та. Тэгэл ерөөсөө яг тэр нэг хөөхд байхдаа ингээл анханасаа ингээл дуу хурд дуртай. Тэгэл урлаг соёлын ажил нэлээд их дуртай.
байсан цаг үеэс ахуулаад тэр үеэл хамгийн аз жаргалтай сайхан үе байсан юм болов уу гэж одоо бол боддог шүү дээ. Би нөө их цаг сургуулийг бас дүгндэг л дээ. Бас сургуулиуд бас нэг ялгаатай үү тий. Яг л аюун коллектив сайтай. Урлагийн үзлэг нөө бүжгийн тэмцээн сойсон урлагийн үзлэг болж байгаа. Байнга л ингэж оролцож идэв. Тэгээ боддог ах одоо хоёрдугаарт нэгдүгээрт чи байгаа тийм нэм сургаа бас тийм жоохон ийм урлаг сэтгэлгүйтэй урлаг тийм хайртай юм шиг санагдав. Хүүхдүүд нь сурж байгаа оюутнууд ч гэсэн юмд амир идэвхтэй оролцдог. Одоо их цэцгаа гээл байнга л оролцож идэв. Сүүлд би нэг сая өнөөдөр сон дээр нэг ярьслаа өгсөн. Тэрэн дээр хэлсэн. Манай нэг Англид намайг төгссөн нэг Gloucestershire гэж сургуулийн манай нэг багш хэлдэг байсан. Манай сургууль бол Harvard их сургуулийн зарчмаар төгсөгчдөө нийгэмдээ бэлтгэдэг. Ажлын байрыг манай төгсөгч тааж явах хэрэггүй. Төгсөгч нарыг маань ажил өөрөө хайх хэрэгтэй хэлсэн байхгүй. Тэгээ тэрийг наах ингээд сонсоод тэр үед нэг их сайн ойлгоогүй. Одоо бодоход бол ерөөсөө төгсөгч нар ер нь залуучууд нийгэм бэлтгэдэг хэрэгтэй байна. Нийгэм бэлтгэдэг, нийгэмд амьдрах юм чи угаасаа тэр хүмүүст юу хэрэгтэй вэ гэвэл энэ уран сайхны торгон мэдрэмж гэдэг. Урлаг хүнд юу гэдэг юм бэ? Өнөөдөр 9 сарын 1-нд хүүхдүүд сургууль дээр орж ирээд бие биенээсээ одоо юу гэдгийг хичээд нэрлэхэд те яг өөрөө байж чаддаг, өөрийнхөө авьяас чадварыг нээж чаддаг. Гэтэл эцэг сургууль дээр бол 10 сарын 10 дараа урлагийн үзлэг хийчихэж байгаа. Тэгэхэд тэр чинь баг нэг анги бүрэлдэхүүн удааг байгаа шүү дээ. Сар гарах хугацаа. Гэтэл жинхэнэ нэг урлагийн үзлэг бэлдэж явах үедээ яаж жинхэнэ баг болж байгаа. Баг болж байгаа тийм. Одоо юу хийж чадахгүй, яаж ангийнхад л явах вэ? За урлагийн үзлэгийн дараа харахад тэнд бол жинхэнэ анги, жинхэнэ коллективтэй баг бүрдсэн байдаг. Тэрийг ч бас мэдээд байгаа. Би 2004 оны урлагийн үзлэгийг бэлдүүлж ирсэн. Миний бэлдүүлсэн анги маань ерөөдөө нэгдүгээр анги болсон. Одоо бол гайхамшигтай анги болсон уу? Гайхамшигтай анги. Тэгэд бас нөгөө урамшуулаад мөнгө өгдөг тийм. Би нэг одоо X төзөө темпо гэдэг шүү дээ. Тий. Тэр бид хоёр нэг анги руу орж байгаа. За темпо чи идээ бас мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэгэлгүй байх тэгэлгүй. Тэр юу ч яхаар 500 гэж харсан. Чи идээ 100 гэж. Би яваад авсан маш гайхалтай. Би тэгээд бэлдүүлчихэд яваад өгсөн байхгүй юу? Тэгсэн чи над руу уцчих. За багшаа юу вэ? Хүрээ дээрээ яасан гэсэн тань гоё юм мэдээд бол яатсан чи ингээд төрүүлсэн. Тэгээ нөө юу 250 авсан шүү дээ. Тийм шүү дээ. Төрүүлсэн юм чи. Намнаас болгонд танаас мөнгө шагнал өгдөг. Одоо жишээ шилдэг дуучин, шилдэг хөгжимчин гээл те. Тэгээ хамгийн гол нь